Учрах тавилан 34 дугаар хэсэг. Тангаргийн баяраар тохиолдсон хөвгөлтэй бас гайхалтай гэж хэлж болох учрлаас хойш бүх зүйл хэвийн үргэлжилж байна. Оюутнуудын хичээл чигдэрч бүгд л сансар судлал, нисэх хүчний талаар өөрийн ойлголттой тодорхой төвшний мэдлэг хуримтлуулан амжилттай суралцж байлаа. Учрал бэлгүүдээ хоёрч улам дотносож, ах дүүгийн барилдлага өдөр ирэх тусам бэгчин батчиж байсан. Найз нөхөд, ангийнхан, оюутны байрны бүхий л найзууд нь тэднийг ах дүү гэдгийг мэддэг болжээ. Бэлгүүдээ ануучин хоёрын үерхэлчмэн улам гүнзгийрч, хайр сэтгэлтэй хосуудыг хоёр талынх нь аав ээжүүд нь хэдийн гадралдаг болоод нилээд хэдэн сарыг ардаа үдэж байв. Харин залуу хосуудын аав ээжүүд тэр нэгэн цагт нууц амаргууд явсан гэдгийг хэн мэдэх нь бүхэл гадарлагчгүй байлаа. Эцэг эхчүүд нь нүүр тулж уулзсан учраагүй цагт үр хүүхэд нь тэдний залуу насны алдаан өрөөлөөс бүхэл өөрсдөөсөө ч нууж явсан дотн харьцааг яахан мэдэх вүлээ. Өвлийн амралтаараа бэлгүүдээ ануужинг гэртээ дагуулan очихоор шийдэж байна. Гэрийнхэндээ найз өсгүүгээ танилцуулж, зав чөлөөгөөрөө хид хідэн хотоор зугаалan амралтыг хөгжилтэй өнгөрөхөөр шийдэж байна. Уг нь ануужингийн аав ах нь өвлийн амралтаар түүн дээр ирэхээр тохирсон байсан ч охин өөрийн төлөвлөгөөг ярьснаар тэдэд зун уулзаж хамтдаа газар үзэхээр болжээ. Зун гэхэд ануучин нэгдүгээр дамжаагаад өсчихөн. Тэгээд Америкаас Солонгос руу онгоцоор нисэж Сөүлд гэр бүлийнхэнтэйгээ уулзахаар тохирч амжлав. Өвлийн амралт ердөө сар гарan үргэлжлэх болохоор бэлгүүтэйтэй хамт амрах нь түүнд илүү таалагдж байлаа. Тэгээд ч хайртай хосуудын баяр Валентин таарч байгаа болохоор хоёр найз залуугаараа бэлэг авахулж хамтдаа эрхлэн зугаалгал түүнд сайхан санагдж байсан. Ануучин Монголд сар шинийн баяр болно. Нэг бол айл хэсэг эсвэл хамаатан садан гээд олон хүний хөл дарагдсаар олигтойч амарч чадахгүй байх гэж бодож байсан юм. Харин учрлын хувьд Монгол руугаа гэртээ харихыг илүү л үзэж байлаа. Аав ээж, эгч нар дээр очино. Найз нөхөдтэйгөө уулзна гэж утгаас сэтгэл нь догтлож байна. Бусад оюутнуудын хувьд ч ихэнх нь мөн учрлын адил Монгол руугаа яваад сар шин гарган амраад ирэхийг хүсэж байсан юм. Амралтын өдрүүд эхлэж бүгд л явах бэлтгэлээ базааж байлаа. Ануужингийн ээж Сарна учрлын аав Тэмүүлэн таньдаг. Тэмүүлэн аавынх нь багын найз гэж ээж нь Ануужинд хэлсэн. Тийм болохоор гэрийнхэндээ сар шинийн бэлэг гэж бэлдсэн жаахан юм Ануужин учралд өгч явуулахаар шийдлээ. Колорадогийн нисэх сургуулийн дотуур байр охид хөвгүүдийг зөвшөөрлгүй гаднаас орж ирэхийг хатуу хоригддаг байлаа. Тиймээс Ануужин бэлгүүтэйтэй уулзах далимдаа учрлыг дуудаж уулзлаа. Ануужин хэдийгээр дүүгийнх нь найз охин ч гэсэн өөрт нь таалагддаг үсгүй. Түүнийг амжилтлан дуудаж уулзсанд чухам ямар хэрэгээр уулзах гэж байгааг мэдэхгүй ч гэсэн учрал сайхан санагдаж байна. Гартаа жижиг хайрцагтай зүйл барьж түүнийг хүлээ зогссон Ануужин учрлууд өгөж ирснэ. Сайн учрлаа. Ойрт хичээл сургууль гээд би тэр бүр нэг таарлцсангүй. Чамайг амралтаараа нутаг явах гэж байгаа гэж дүүгээс чинь сонссон юм аа. Тэгээд уулзах хэрэг хараад гэхэд учрлаа. Тийм үү. Харин цагаан сар болох гэж байгаа юм чинь. Амарсан дээр аав ээж дээрээ очие уул гэж бодоод энд юу хийвлээ дээ. Зарим нэг нутаг уцахгүй гадаад оюутнуудад зориулсан сургалт амралтаар зохиодох юм шиг байна лээ. Тэнд сууж сүрхий царайлж ухаар Монголд очиж сайхан амраад толгоогоо сэргээчгээд ирсэн нь дээр бах гэж бодсон юм. Гэж хэлэнгээ Ануужин руу харж цаанаал дотн царай гарган инээмсэглэхэд инээж байгаа нь хүртэл нэг л хүнтэй их л адилхан байдгийг. Үгүй яагаад ийм ойр дотн санагддгийг болоо гэж гайхан дотроо бодсон Ануужин. Чи надад
нэг хүнтэй их адилхан санагдаад байдаг юм. Яг хинтэй адилхан юм бол тоо гэж бодохоор хэлж мэдэхгүй юм. Ингээд инээхэд учрал ч түүний энэ дотн байдал таалагдсан болол та. Бид хоёр тэгвэл урд наснда ихнэр нөхөр байсан юм болов уу? Гэж хэлэнгээ түүнийг юу гэх бол гэсэн байртай харахад нь Ануужийн хэлсэн үгэндээ санаан зовсон байдалтай хоёр газар нь баг зэрэг ягаарч харцаа бууруулснаа. За тэр ч арай юу юм бэ? Манай ээж танаа аавыг таньдаг юм бэ нэлээ. Аавыг чинь манай аавтай нэг нутаг багын найз гэсэн. Бодвол тэд цагаан сараар уулзалдах байх. Уулзалдахгүй юмаа гэхэд чи түүнийг нэг заванда манай гэрийнхэнд хүргээд өгчихгүй юу? Уг нь хэд хоногийн өмнө шуулангаар явуулъя гэж удаж байсан ч бэлгүүдээ ах амралтаараа Монгол явах гэж байгаа. Явахт нь өгөөд явуулчихгүй юу гэсэн. Тэгээд ч гэрийнхэн маань бие биенээ мэдэх юм чинь чамаар өгөөд явуулж болмоор санагдлаа. Ачаа дэш багтаа явж байгаа бол үнийг аваад явж болох уу? Дотор нь гэрийнхэнд авсан цагаан сарын бэлэг байгаамаа. Хаяг нэр утасны дугаарыг нь биччихсэн байгаа. Заавал хөргөж өгөх гээд яах вэ? Аав юм уу? Ахтаа ярвал хаана байгаа газраас чинь хурч ирээл авчих байх. Ингээд хайрцагтай зүйлээ сарваахад учрал түүнийг нь авч. За бололгүй яах вэ? Би өөрийн биеэр гэрт чинь хөргөж өгнө. Бирийнхэн ачааг авч. Явахгүй бол алдс болох байлгүй. Ингээд инээхэд Анууч нь. За бирч арай юу юм бэ? Одоохондоо арай болоогүй байгаа шүү. Харин энэ амралтаар бэлгүүдээ аав ээж гэрийнхэнтэйгээ намайг дотн танилцуулна гээд байгаа. Гэхдээ яг ямар шуухан уулзалт болох нь сайн мэдэхгүй л байна. Байдлыг харж байгаад л болно доо. Хүнтэй суух гэж нэх ярахгүй байгаа гэж хизээний нүрэмгийн зангаараа хэлэх гэснээ товч тодорхой хэлээд. Чи маргааш өглөө онгоцоор явна гэсэн үү? За, сайн яваад зөндөө их санантай ирээрээ гисээр гар барин салж явлаа. Маргааш нь учрал нэг байрны оюутан золбоод тэлмэн болон бусад сонсогчийн хамт онгоцонд сууж нутгийн зүг хөдөллөө. Харин Ануужин бэлгүүтэй хоёрыг төгөлдөр машинаараа ирж авч тэд Чикаго орохоор явцгаалаа. Гэрийнхэнтэйгээ хэдэн сараар уулзаагүй учраас Монголд ирээд үнэхээр сайхан байв. Нэр алдартай сургуулийн нэг болох Америкийн Нисхийн Академийн сонсогч түүнд найз нөхдөө болон гэр бүлийнхэнтэйгээ ярихч тийм их үзүүлэлт сонирхуулах зураг хөрөгч арвинтай байсан. Өдөр нь гэртээ оройн найзуудтайгаа баар зингээний газар наргиж зингээд хэдэн өдөр завгүй байсан учраас сая л жоохон амс хийж Ануужингийн өгч явуулсан хайрцагтай эд зүйлдер байсан утас руу залгаж илгээмжийг хүргэж өгөхөөр шийдлээ. Ануужингийн аав, ээж, түүнлүү охиныхоо явуулсан ямиг авъя гэж залгаагүй болохоор өөрөө хүргэж өгмөр санагдаад энэ талаар ээж аавдаач хэлсэнгүй. Хайрцагтан дараа бичээстэй утасны дугаар руу залглаа. Сайн байна уу? Би Ануужинтай нэг сургууль сурдаг хүүхэд байна. Та Ануужингийн ам мөн үү? Ингэж асуухт нь нэлээд сүнгдүү бүдүүн хоолойтой ахмаг насны эр хүн утсыг авснаа. За тийм байна хүн. Охин бидэнд хэлж байсан. Жаахан юм хүнээр өгч явуулсан шүү гэж. Ах нь өчигдөр ярих гэснээ дөнгөж ирээд удаагүй байгаа чамайг завзай муутай байх гэж санаад маргааш нөгөөдрөөс ярьж байгаа давъя гэж бодож байлаа. Ашгүй хүүмэн чи хаана? Ах нь очиод авъя гэхэд учрал яагаад ч юм өөрөө очиж уулзмаар санагдаад. Хаа та ирээд явах вэ? Би өөрөө л хүргээд өгье. Өнөөдөр би завтай байна гэж хэллээ. Анууч нь дүүтэй нь үерхэж байгаа болохоор гэрийнхэнтэй танилцаад авъя гэж утсан уу? Эсвэл өөрөө Ануужинг харж явдаг болохоор гэрийг нь очиж үзмээр санагдсан уу? Ямар тач өөрөө очиж уулзмаар санагдлаа. Сэлмэг түүнийг өөрөө хүргээд өгье гэсэнд дуртай байгаа бололтой. За тэгвэл хүүмэн
Наатгаад өгүүлээд өгвөл сайн байна. Ах нь бас сар шин болох гээд ажиллаас их юм алга. Манайх гээд гэрийнхээ хаягийг хэлэх гэтэл уучрал. Анууч надад гэрийнхээ хаягийг бичиж өгсөн. Баян Монгол хорооллын 3 дугаар байрны 6 давхар яг аль хаалга нь вэ гэж асуухад цэлмэг 304 тоод. Голын хөрөн хаалга нь байгаа миний дөө. Өөдөнд ирээд утсаар залгачих. Ах нь гараад ирээ гэлээ. Тэд ийхүү тохиролцоод утсаа салгалаа. Учрал дөрөмт хувцаа нэг өмсөж очих гэснээ болоод ээжийнхэн сар шинээр өмсөөрөө гэж хийж өгсөн бор саарал хурган дотортой дээлийг өмсөөд аавынхаа түүнд амжилтан захиж өгсөн ягаан гартааман хөөргийг шинээр оюулсан цэнхэр торгон дайланд хийж өвөртлөөд гэрээсээ гарлаа. Тэрээр барагтаа бол ингэж хөөрөг өвөртлөн дээл өмсөж явдаггүй байсан. Гэтэл энэ удаа Ануужингийн аав ээжтэй сайхан Монгол ёс чудгаар танилцаж аятайхан сэтгэл төрүүлэхийг хүсэж байсан болохоор ийхүү хувцлаж хөөргөө бас марталгүй өвөртөлжээ. Тэгээд ч цагаан сард өгч байгаа болохоор ээж нь хүүгийнхээ дээл хувцсыг өмсөхөд бэлэн болгоод бэлтчихсэн байсан нь түүнд ингэж явах боломжийг олголоо. Төдөөдөлгүй тэрээр Ануужингийн байрны өөдөнд ирээд 6 давхарлуу өгсөн гарлаа. Голын хөрөн хаалганы өмнө ирээд хонхыг нь дарах гэснээ болоод утас руу залгав. Ануужингийн аавд гэрийнхэн өөдөнд ирснээ хэлтэл тэрээр учрлыг тосон авлаа. Хаалганы цаанаас 50 нилээд гарсан байрын хэдийгээр царай дөрхөөрөө овор багтаа харагдахч усанд нь хизээний буурал сор суусан хижээл насны ир түүнийг угтан авч гэртээ орохыг уриалаа. Нэг л танил санагдах залуу хүүг цэлмэг хараад "Гүн чинь юу лээ?" хэмээн зог тусснаа гайхан эргэлзэж "Гүн хүүгч нь хаана харлаа" гэж бодох зураа түүнийг дагуулan зочдын өрөөндөө орлоо. Гал тогооны өрөөнөөсөө сарнай гарч ирэн учралтай мэдлээд хизээний таньдаг хүний зангаар "За минийхөө сайн явж ирв. Их ч н одоохон хаалцаа бэлдээд хий" гэж хэлэнгээ гал тогооны өрөөрөөгөө буцаад орлоо. Цэлмэг хүүтэй мэд мэдээд охиныхон талаар асуугаад түүний өгсөн хайрцагтай зүйлийг авч хүүд баярснаа илэрхийллээ. Төдөөдөлгүй сарнаа гал тогооны өрөөнөөсөө цай дээд өхүүлж өгөөд учрлын хажууд зэрэгцэн сууж охиныхон талаар асуулаа. "За тэгээд хүү минь амралтаараа гэртээ ирчихсэн сайхан байна уу? Манай Ануучин гинтэл наашаа ирэхэ болчихсон. Тэр үерхэж байгаа хүн дуулах нэ танаа дүү гівшивлээ. Тэд нар тэгээд хаашаа явж амархаар болсон бол доо" ингэж асууж гарав. Учрал "Монголдо ирсэн чи сайхан байна. Найз нөхөд гэж гадуур гүсээр өнөөдөр л зав гаргаад та нар руу ирсэн. Ануучин сайн байгаа. Билгүүдээ тэр хоёр нэлээд олон хотоор зугаалах юм ярьж байсан. Та нартай уцаар ирж хэлсэн биз дээ" гэхэд сарнаа "Ярьж байгаа. Охинтойгоо өчигдөр оройхон ярьсан" гэж хэлснээ цэлмэг тандан "Гүй хөгшин, чи энэ хүүг таньж байна уу? Яагаад? Танай ангийн Тэмүүлэнгийн том хүү шүү дээ. Би Тангаргийн баяраар танилцсан юм. Чамд ярьж байсан да" гэж хэлэх зураа нөхөрлүүгээ толгойд огохт нь сая л учрыг баг зэрэг ойлгосон цэлмэг нэг зүйлийг бодсноо гайхан эргэлзэж тэгснээ сандарч тэрдэн "Тааж тийм баха. Би нэг л таньдаг хүү харагдаад байсан гэж хэлэнгээ хоолоо нь баг зэрэг зангираад ирлээ. Энэ зур гал тогооны өрөөнд бууз жигнэж байсан сарнай хоол гаргахаар гал тогооны өрөө рүүгээ ортол. Цэлмэг өмнөө суугаа хүүгээс нэрийг нь асуух гэсэн боловч нэг л зүрхэлж чадахгүй. Хэд имийг уучраа олохгүй өмнөх цагаа оочлон суух зураа хүүгээсээ нүд салгалгүй ширтэн харж байна. Үл ялыг давхраа тайнутг. Хазар дээрх минь дээд уруулна даруугар гэж хэлж болохоор зузаавтар уруулаа. Өндөр хамар гээд
түүнийг биш гэд хэлчих арга алгаа. Энэ үед өөрийн зүн совон харах нүдэндээ итгэж ядсан цэлмэг гарцанд нь торж ирсэн нулимсаа арчхнав үхэл залхагчлан хэлгүй болж орхилоо. Түүний зүрх сэтгэл хүүгээ мөн гэдгийг хинээрч хэлүүлэлтгүй таньж байв. Чимээгүйхэн дотогшоо мэгшин уйлд суух түүнийг харсан учраас зайлуул охиноо сансан болов та. Хөөрхий аригтар суугаагүй ирүүлэл байх шиг байсан да гэж гайхан эргэлзэж бодсноо сэтгэлийг нь засах санаатаа өврөө удлан дайлантай хөөр гаргаж за та тамхил гэсээр түүнд өглөө. Сэлмэг өөрийн өвөг эцгийн уюудам дамжиж ирсэн хөөргөө учирлаас ч асуух шаардлагагүй хараад л шууд таньж байсан. Тэрээр төрсөн хүүгийнхээ гараас олон жилийн өмнө нэлх байхад нь өвлүүлж өгсөн эрхэм нандин идэ хоёр гардан авч дохон дан хүргээд учирлыг тэрвэр. Хүүмэнд аавынхаа өршөөгөөр ингэсээр түүний мөрийг тушин мэгшин боллоо. Сэлмэг хэцүү хатуу цагт л дотогшоо нурч цөөхөн ундаг ир хонгор нулимсаа энэ удаа хүүгээсээ нууж түүнээс харамлан хадгалах хэрэггүй байлаа. Сул асгарсан чигээр нь орхилоо. Нөхрийнхөө дуунаар гайхаж сандарсан Сарнай зочдын өрөөнд орж ирснээ учирлыг тэрвэр мэгшин үл ханиа хараад эхлээд учрыг нь ойлгосонгүй. Гүн ч одоо юу болоод байна? Би энэ зүгээр байдаг байгаа да гэж бодсноо нөхрийнхөө гарт байгаа хатам аавынхаа хөөрхийг хараад бүр гайхаж хоцорлоо. Учир нь охиноо төрдөг тэр жил нөхөр нь компани хөл дээр нь босгохын тулд аавынхаа хөөрхийг өндөр үнээр хүнд зарсан гэж түүнд хэлсэн ажээ. Бизнес нь ашигтай боломжийн мөнгө төгрөгтөө тэрээр яагаад уюудам дамжиж ирсэн хөөргөө гинэт зарах болсон шалтгааныг эхнэр нь тэр үед хайгаад олоогүй юм. Нөхрөөсөө энэ талаар хичнээн асуугаад тоомтой хариу сонсоогүй. Тэгээд ч нэг хэсэг өглөж байгаад өөрөө мэдэж байгаа юм байлгүй дээ гэд энэ талаар ярих юм болжээ. Гэтэл тэр хөөрхөн гинэт гараад ирсэн байдаг. Сарнаа нөхрөөсөө "Гүй би чинь зүгээр үү? Юу болов?" гэж асуунгаа түүнлүү гайхаж эргэлцсэн нүдээр цоо ширтэв. Энэ үед цэлмэг яг л амьхүү болсон мэт ямар ч хөдөлгөөнгүйгээр суудал дээрээ лагхийн сууч. Үгээ арай ядан зөөч. Хаанаас нь эхлэж ярих? Хинд нь эхэлж тайлбарлахаа мэдэхгүй байгаа бололтой. Газарт нь нэгч тусал хүрэлгүй нүднийхэн аяганд шингэчихгүй гэмээр хормхон хугацаанд хатж үгүй болсон нулимсан алгаараа нэг шудраад хэсэг чимээгүй суулаа. Гайхаж бас цэлэмгээс дутахгүй цочролд орсон Сарнаа учрал хоёр түүнийг юу хэлэх бол гэсэн шиг амьсгаа даран хүлээцсэн.